Үргийа. Өнөөдөр 5 дугаар сарын 5-ны өдөр Арц намын бүлгийн ээлжид хуралдсан хоёр асуудлаар бид нар бас мэдээлэл сонсож байр суурь нэгтгэсэн. Нэгдүгээрт нь Улаанбаатар хотын явц замын төвжирлийг бууруулах, гэр оролтыг уран суусчлуулах, төсөл нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 20 минутын хот үндэсний хорооны дарга Улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн Эрдэнэ сайд танилцуулах хийсэн. Энэ тухай бас хуулийн төслийн өөрчлөлтүүд өргөн баригдаад засгийн газар хилцэгдэхээс өмнө бас ингээд санал аваад явж байгаа. Энэ тухай ярилцвал маш өргөн сэдвийн хүрээний юм асуудал байгаа. Хоёрдугаар асуудал нь бас цаг үеийн нөхцөл байдал, улс төрийн нөхцөл байдалтай холбоотой, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн 7 хоногт ерөн сүүлийн үед үргэлжилж байгаа ерөнхий сайдын мэдээлэл ихэд цаг дээр хэлсэн байр суурь зохисгүй үйлдэлийн талаар бас нийгмийн хилцүүлэг өрнөж байна. Энэ хүрээнд парламент дотор бас завсарлага хуралд оролцохгүй байх зэрэг Арц намын бүлгээс тодорхой ингээд шийдвэрлүүд гараад ажиллаж байгаа тухай өнөөдөр Арц намын бүлгээр цаашид явах вэ гэдэг дээр ингээд ярилцсан. За тодорхой асуудал одоо чинь Баярмаа гишүүнтэй ерөнхий сайдын хувьд зохисгүй харьцсан асуудлыг бид нар хоёр түвшинд олон нийт ойлгохтой болохоор энэ хоёр гишүүний хооронд болсон асуудал мэтээр бас тэгж ойлгуулахыг хичээх асуудал өнгөрсөн хугацаанд өнгөрсөн 7 хоногт маш ихээр явагдсан. Улсын хурал дээр бол энэ бол бас парламентын асуудлаа, парламентын засаглал хоорондын гүйцэтгэх засаглалын хоорондын асуудлаа. Энийн дээр бас тодорхой хэмжээний шийдлүүд гарах ёстой гэдгийн байр суурьуд илэрхийлсэн. За тэгээд өнөө өглөө бас бүлгийн удирдлага Баярмаа гишүүн бас ерхий сайдтай биднээс төрийн ордонд уулзалт хийсэн. Тодорхой асуудлуудаар бас тийм зөрүүтэй асуудлуудаар байр суурь ойлголцлын асуудлуудыг бас хийсэн. Тэгээ бүлгийн гишүүдийн зүгээс бүлгийн хурлын шийдвэр гарсан. Бүлгийн хурлын шийдвэр Арц намын бүлгээс энэ 7 хоногт одоо тийм хуралд оролцохгүй байх завсарлага авах үйл явдлаа энэ хүрээд зогсооно. Тэгтээ ер нь энэ улс төрийн албан тушаалтны хариуцлагын асуудлыг улс төрийн албан тушаалтны тэр тусмаа ёс зүй асуудал олон зүйл дээр эцсийн дүндээ цэг тавьдаг эрх үхийн нэг одоо оролцогч байдаг. Энэ бол ард түмэн, энэ бол сонгогчд, ардчилсан оронд, ардчилсан сонгуультай оронд энэ бүхэн дээр ард иргэд өөрөө өөрсдийнхөө дүнгээ тавиад улс төрийн намуудад, улсын хурлын гишүүдэд тодорхой албан тушаалтнуудад дүнгээ тавиад үлдээд сонгуул дээр байр суурь илэрхийлдэг нь өөрөө. Энэ ийм учраас энэ талдаа ард түмэн бас ард иргэд бас өөрөөс нь ингэж ойлгож байгаа хаа гэж байна. Хоёрдугаарт нь Арц намын бүлгээс зөвхөн нэг юм маргаан мэтгэлцээний асуудлыг өнгөрсөн хугацаанд яриаггүй. Ер нь улсын хурлыг бид нэр ингэж нэгдүгээрт нь улсын хурл бол Монгол улсын төрийн эрх аврах дээд байгууллага. Хоёрдугаарт нь улсын хурл бол аливаа шийдвэр гаргахтаа мэтгэлцээний зарчмаар гаргана. Тэр тусмаа өнөөдөр парламентод 126 гишүүнээс 118 гишүүнтэй одоо үндсэндээ намууд хамтарсан засгийн газар байгаа ч гэсэн энэний цаана парламент бол мэтгэлцээний талбар байна гэдэг энэ үндсэн зарчмаас ухаж болохгүй. Харин энэ мэтгэлцдэг үндсэн энэ арга барилыг энэ зүйлийг улам төвлөржүүлэх ёстой гэж боддог. Тийм учраас өнгөрсөн 7 хоногт бас та бүхэн мэдээлэлжсэн Тэмүүжин гишүүн та бүхэнд мэдээлэлхийн арчилсан ном гарц гаргалгааны үеийн улсын хурал парламент бол мэтгэлцээний талбар байна. Парламент бол ард түмний төлөөлөх хэрэгтэй дээд байгууллага байна. Энэ хүрээнд яаж парламентыг бэхжүүлэх гэдэг чиглэлээр хуулийн төсөл өргөн барих гэж байгаа. Энэ хуулийн төслийн танилцуулгыг та бүхэнд хийгээд манай гишүүд бас Баярмаа гишүүн, Жаргалан гишүүн бас мэдээлэл хийгээд асуултанд хариулнаа. За Баярмаа гишүүн. За та бүгдийн өдрийн амраг ирээ. За юуны өмнө бас энэ өнгөрсөн өдрүүдэд болсон за яг хоо манай одоо зарим хүмүүс зарим улс төрийн хүчнүүдийн томьёолсноор бол улсын хурлын ажлыг гацаах ийм ажиллагаа явагдаж байна гэсэн энэ асуудлаар бол би бол ямар ч байсан байр суурь илэрхийлээгүй ирсэн. Гэхдээ өнөөдөр илэрхийлэхэд бол тэр бол одоо миний бий болоод одоо ерөнхий сайдын тэр парламентын хурал дээр болсон тэр ярианаас үүдсэн учраас би бас энэ асуудлын бас нэг юм гол юм болчиход яваад байгаа юм аа. За тэгээд тэрнээс хойш баггүй хугацаа өнгөрлөө. Тэгээ өнөөдөр ямар ч байсан сая бүлгийн удирдлагатайгаа ерөнхий сайдтай уулзсан. За бас буруу зөрүү ойлголт хардас хэрдэх явдал бол бас байдаг улс төрд. Тэгээ тэрэн дээр ямар ч байсан ойлголцоо. Тэгээ ерөнхий сайд бол албан ёсоор надаас бол уучлалт гуйсан. Энийг бол хэлхийг хүсэж байна.
За энэс гадна бол тэр асуулт асуусны маргаашнаас өнөөдрийн хүртэл бол миний талаар, миний хувийн амьдрал руу, миний үр хөвгт рүү орсон юм бүтгэлгийн шинжтэй зүйлүүд бол одоо битүү явагдаж байгааг та бүхэн мэдж байгаа. Энэ бол бас тустай асуудал. Энэ дээр бол би бас хувь иргэн хүнийхээ хувьд бол холбогдох байгууллагуудад нь гомдол саналаа өгнө. Энэ бол намайг үтгсэн, миний нэр төр талдсан явдал гэж үзэж байгаа учраас тэрийг би түүгээрээ одоо холбогдох байгууллагуудад өгнө. За энд бас нэг эмзэглэсэн зүйл гэвэл арчилсан нам энэ Баярмаа гишүүнтэй холбоотой асуудлаас үүдээд баялагын сан эсрэг үүсгэж чинь гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүдийг бол бас битүү энэ өнгөрсөн хугацаанд явуулсан. Энэ бол бас тийм юм огт байхгүй. Юу гэвэл одоо арчилсан намын манлайлалд ор шахам энэ баялагын сангийн хуулийг 2024 онд баталсан байдаг. Одоо ойрын үед бол баялагын сангийн хуулийн тухай хэлцүүлэг огт явагдаагүй. Тэгэхээр энэ нэг одоо үл ойлголцол тэр танхимд болсон ярианаас болж одоо арчилсан намыг харлуулах гэсэн, за миний биеийг харлуулах гэсэн, гүтгэх гэсэн энэ одоо явааргүй үйлдэлүүдийг бол бид нар бол бас бие л хувьдаа өөрийнхөө нэр төрийг одоо сэргээн гэдэг утгаараа бол холбогдох байгууллагуудаас хандна гэдгийг хэлье. За тэгээд одоо ер нь бол энэ хоёр гишүүний асуудал биш гэдгийг бол манай бүлгийн гишүүд бүгд дотроо байр сууриа илэрхийлж байгаа. Тийм ч учраас цаашид энэ институт хоорондын асуудлыг юу болгоул яавал зүйтэй юм бэ гэдэг дээр угаасаа манай бүлэг бас байр сууриа илэрхийлээд ирсэн. Тэгээд яг энэ асуудал руу цаашид бас явуулна гэдэг дээр өнөөдөр те бүлэг бол бас ямар хуулийн төслөө хизээ өргөн барихыгаа бас ярьсан байгаа. Тэгэд миний зүгээс бол ийм л зүйлийг хэлье да. Тэгээ өнгөрсөн хугацаанд бас парламентын ардчлалыг бэхжүүлэх, төрийн эрх барих дээд байгууллагын статусыг нь улам батжуулах чиглэлд бас санаа бодлоо илэрхийлсэн, энийг бас дэмжиж ирсэн бас дэмжигч олон нийт. За тэр тусмаа өнгөрсөн бүлгийн хурал дээр бид нэр 42 гишүүнээс 30 гишүүн гараа өсгөө зураад өнгөрсөн бас энэний дээр тодорхой хатуу байр суурьтай байх ёстой гэж байр сууриа илэрхийлж исэн бүлгийн гишүүдтэй бас юуны өмнө бас талархснаа илэрхийлье. Ингээд Тэмүүжин гишүүн хуулийн төслийн талаар та бүхэн мэдээлэл өгнө. За өнгөрсөн 7 хоногт өрнөсөн үйл явдал засгийн газар буюу гүйцэтгэх эрх мэдэл, улсын хурлын хууль тогтоох эрх мэдлийн хоорондын хил хязгаар эвдэрсэн. Улсын хурлын толгой дээр засгийн газар ер нь гараа суудсан байгаа гэдгийг ил тод харуулсан тийм үйл явдал болсон. Тэгээ энэ үйл явдал бол ганц өнөөдөр болж байгаа үйл явдал ерөөсөө биш. Бид 1992 оны үндсэн хуулийг батсны дараагаасаа энэ эрх мэдэл хуваарлагдсан байгаа байдлын төлөө бол алхам хийгээгүй. Уламжлалт байлаараа дарганараа шүтдэг арга барилаараа энэ төрийн ёслолын албанаас зохион байгуулсан юм яасан. Амьдрал дээр практик дээр 3 дарга ус болоод хувирцсан. Улсын хурлын чуулган хүртэл ингээд толгой дээр 3 дарга гараад залаа суулгацсан. Тэгэд энэ байгаа байдлыг бид бол халах хэрэгтэй юм байна. Сэтгүүлч та бүгдээс гэсэн бид одоо уриалж байгаа. Төрийн 3 өндөрлөг гэдэг хуулийн нэр томьёо Монгол улсад огт байхгүй, үндсэн хууль ийм албан тушаал огт байхгүй. Та бүхэн уянгаа хэлэлтэй ийм байдлаар олон нийтэд мэдээлэл амжуулдагаас болоод энэ төрийн 3 өндөрлөг гэдэг энэ албан тушаал дээр байгаа хүмүүс өөрсдөө бид бол Монгол улсын 3 дарга юм байна гэд эндүүрээд байгаа. Тэгээ энэ эндүү ойлголтыг бид бол засах хэрэгтэй юм байна. Засах үйлдэлээ яаж хийх хэрэгтэй юм бэ гэхээр ямар ч бас ихний ээлжинд парламент шиг болох хэрэгтэй юм байна. Парламентын толгой дээр гараад суучдаг ерөнхий сайд байж болохгүй. Монголын үндсэн хууль дээр маш тодорхой залт байгаа. Улсын хурл 126 гишүүнээс бүрднэ гэж. Тэгснээс ш улсын хурлын хурл 126 гишүүн болно ерөнхий сайдаас бүрднэ гэж ерөөсө бичээгүй. Улсын хурлын чуулганы танхимыг 126 гишүүн зөвлөж одоо засах хэрэгтэй. Ерөнхий сайд улсын хурлын 126 гишүүн энийг бол гишүүдийн дунд суух хэрэгтэй. Сая өнгөрсөн 7 хоногийн маргаан дээр та бүхэн сайн анзаарсан байх. Ерөнхий сайд өөрийн улсын хурал мэдээлэл өгдөг цагаараа ерөнхий сайдын тусдаа зассан ширээ санал дээрээс улсын хурлын гишүүнийг яг хурлыг удирдах байгаа дарга шиг дээрээс доош харж байгаа байдлаар доромж байдлаар харьцсан. Яг хариуцлага яриад эхлэнгүүд улсын хурлын гишүүнтэй л марсан штэ гэдэг үг хэлэх гэж оролдож байгаа. Тэгэхээр бид энэ одоо хоёрдмол байдлыг бол эвдэх хэрэгтэй юм байна. Ерөнхий сайд доошогоо 126 гишүүнээ нэгдэр суух хэрэгтэй. Хэрвээ үнэхээр ерөнхий сайд засгийн газрын гишүүд тусдаа санал ширээтэй баймаар байгаа бол Германы парламент шиг засгийн газрын суудлага гэж 126 гишүүнийхээ дунд туссан суудлага гаргаж өгөөд та нар эндээ суу, бусд нь
яг энэ суудлын дээрээсээ улсын хурлын гишүүний нэрээр биш засгийн газрын гишүүн гүйцэтгэх эрх мэдлийг төлөөлж байгаа хүний амаар дуурч байгаа гэдэг хариуцлага ойлгож явах хэрэгтэй гэдэг энэ хил хязгаарыг бол их тодорхой зааж өгөх хэрэгтэй юм байна гэдэг үднээс одоо хуулийн төслөө энэ 7 хоног дөрвөн барихаар бэлдэж байна. Бид өнгөрсөн 7 хоног дөрвөн барихаар бол улсын хурлын даргатай зөвшөөрлөж уулзалтсан. Тэгээ улсын хурлын дарга ардын намын бүлгийн дарга бол манай намын бүлгийн дарга хэмжлэн хүмүүсийн уулзалтын үед юу яригдсан бэ гэхээр за энэ хуулийн төслөө бол одоо 2-3 хуваачаач гэдэг хүсэл тавьсан. Ерөнхий сайдын суудлыг доош нь буулгах гэж байгаа асуудлаа тусдаа хуулиар ерөнхий сайдын мэдээллийн цагийг улсын хурлын асуулгын цаг болгож өөрчлөж улсын хурлын гишүүд асуулт асууж ерөнхий сайд хариулдаг энэ парламентын мэтгэлцээний зарчим руу орох гэж байгаа хуулиа тусдаа улсын хурлд мэдээлэл өгж байгаа төрийн албан агчид худал мэдээлэл өгж байгаа бол хариуцлага тооцох асуудлаа бас өөр хуулийн үйлчлэл баримтлал бичээд оруулаад ирээчээ. Манай сүүлийн 2 асуудал дээр ардын намын гишүүч гар үсэг зурхад бэлэн байна гэсэн. Тийм учраас санал суудлахын асуудлыг тусдаа мэтгэлцээний талбар болох гэж байгаа зохион байгуулалтын асуудлаа тусдаа хуулиар энэ удаа одоо хуулиар энэ 7 хоногт өргөн барихаар ирмэлзэж байна. Дээр нь сая өнөөдөр бид бас бүлгийнхаа хурал дээр дахиад ойлголцохоор илэрхийлж ярилцсан нэг зүйл нь юу гэхээр энэ Монгол улс дарангуулын тогтолцоо руу очих гээд байгаа бол үнэхээр энэ дарга нарын бие 3 даргын улс болсонтой холбоотой учраас энэ дарангуулал их чөлөөний эсрэг явж байгаа үйл явцыг зогсоох 3 арга зам байна. Нэгдүгээр ерөнхий сайдыг парламентын өмнө гүйцэтгэх эрхийн мэдлийг төлөөлж байгаа хүнийхээ хувьд парламент дэлхийн парламентуудын улсын өмнө гүйцэтгэх эрх мэдэл ямар байдаг тэр төвшөнд авч ачлах хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт ерөнхийлөгчийг гадуур яригадаад байгаачлан 2019 оны нэмэлт өөрчлөлтийг өөрчилж ерөнхийлөгч нэг удаа биш дахин сонгогдох боломж нээж болох уугүй гэдэг улс төрийн эрэл хайгуул хийж байгаа улс төрийн ийм одоо ховж явж байгаа бол улсын хурлд гарсан намын бүлэг буюу 42 улсын хурлын гишүүн үндсэн хуулийн доктортой байдлыг хамгаалах үндсэн хуулийн хууль нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль дээр байдаг нэг өөрчлөлт орсон бол 8 жил тэр залтанд гаргаж болохгүй гэдэг энэ зарчим дээр бид тууштай хатуу зогсноо гэдэг энэ улс төрийн шийдлийг гаргах хэрэгтэй байна. Гуравт нь парламентыг парламент шиг байлгахын тулд парламентаас гадуур эрх мэдэл хэлдэг улсын хурлын даргатай байж болохгүй учраас үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс улсын хурлын дарга гарах хэрэгтэй юм байна. Энэ шийдлүүдийг хийсний дараа л үндсэн хуулийн эрх мэдэл хуваарлтын зарчим ажиллаж Монгол улс 3 даргын биш эрх мэдэл 3 хуваарлсан үндсэн хуульд хүний эрхийг хамгаалсан дэг журам руу очих юм байна гэдэг энэ байр суурь очиж байгаа. Тэгээд энэ хуулиудын төслүүдийг ээлж дараатаагаар бол улсын хурл дөрвөн барина гэдэг ийм шийдэлтэй байна. За Тэмүүжин гишүүн зарчмын асуудлыг улсын хурлын Монгол улсын төрийн одоо засаглал хуваах зарчмынхын дагуу бас зөв зүйтэй алхам руу явуулсан энэ гарц шийдлийн талаар та бүхэнд бас танилцуулъя гэд асуулттай сэтгүүлж байна уу? Баярлалаа гишүүнээс 2 сар тасаа. Хэсэг тагаас нэг ээлжээр асуугаарай. За. Бүлийн гарсан шийдвэрийг за түрүүхэн бол ардчилсан намын дарга гант өмөр гарч ирээд үүсгэсэн. Өнгөрсөн 7 хоногт ардчилсан нам бүлгийн уралдаанаараа завсарлага авсан. Энэ нь одоо улсын ажлыг явуулахгүй байна гэдэг агуулгыг бол намын дарга хөндөж тавилаа. За нөгөө төгөөр хувийн харилцаанаас болж одоо энэ асуудал үүссэн учраас аль нэгэн талд орох боломжгүй гэдэг ийм байр суурийг илэрхийлж байна. За нөгөө талаас хамтарсан цагаас гарах хүсэлгүй цөөн хэдхэн хүмүүсийн хүсэл сонирхолдоос дийлдээд одоо нам дээр хагаралтай үүсэж гэнэ гэдэг ийм уур амьсгал та бүхнээс л мэдрэгдэж байна. Тэгэхээр энэ дээр бас юу гэж хэлэх вэ? За нөгөө төгөр баримаг гишүүнээс бол улсын хурлын одоо дарга доромж гүтгэлийг даагаас урчгаа гэдэг агуулгыг бол энэ дээрээс байр суурь илэрхийлсэн. Үүнийг юу гэж харж байна? За улсын хурлын даргын спикерийн хувьд бол хэм хэмжээний зарчмын шаардлага мөн үү? Ингээд уучлал гуугаад яг одоо ингээд өнгөрч байгаа юм байна. Цаашдаа сүргчдийнхаа байр суурийг илэрхийлээд цаашдаа ийм хандлага гарахгүй гэх ийм нөхцөл байдлыг юу нь бас яаж баталж байгаа ерөнхий сайдын танд ер нь ямар байдлаар хандсан бэ? За 2 асуулт байсан дараа Баярмаа гишүүн хариулж байгаа. Намын дарга байр сууриа илэрхийлсэн гэж байна. Яг
би бас юу гэж илэрхийлсний сайн мэдсэн. Харин намын дарга сайн хуралд оролцоод байр суурьудаа илэрхийлээд санал удлаа нэгтгэхэд байр суурь илэрхийлээд саяны шийдвэрүүд гараад л явж байгаа гэдгийг бас хэлье. Тэр хамтарсан засгийн газартай холбоотой асуудал дээр ер нь ингээд манай засагт орсон би бас түрүүн бас тодтогч хэлсэн засагт хамтрах нэг өөр дахиад парламент өөрөө мэтгэлцээний талбар байх ёстой гэдэг засагт хамтарчлаа гэд парламентаар бүх зүйл нэг байр суурьтай байна гэсэн үг ерөөсөө биш. Засаг мэтгэлцээний талбар байх ёстой гэдэг энэ үндсэн зарчмыг бид нар улам төгөлдржүүлж авч үлдэх ёстой гэдэг байр суурь бол хэвээр тийм учраас Тэмүүжин гишүүний санаачилж байгаа тэр хуулийн төсөл та нарт гол заалтуудаас нь хэлж байна. Бусд нь бол бас нэлээд олон заалттай юм хуулийн төслийг бас өргөн барьж байгаа. Тэгэхээр засгийн газрын гишүүд ер нь засгийн газар өөрөө саяны хуулиуд зарчим засгийн газрын гишүүдийн зүгээс нэг асуудалд маш их эмзэг нэг юм болохоор арчс намын бүлэг дээр засгийг дэмжихгүй засгаас гарах санаачлах юм. Яг үнэндээ өнгөрсөн хоногудад хамтарсан засагтай холбоотой ямарваа үг үйлдэл санаа бодлын дэрэгдээгүй. Яг тэр парламентын асуудал бидний хувьд дэрэгдсэн. Ер нь бүлгийн нэлээд олон гишүүдийн хувьд тодорхой хугацаанд засгийн газар ажлын үр дүн гартал. Ажлын үр дүн буюу ер нь нэг жилдээ ажлын үр дүн гарахад бас одоо тийм гэлбэр биш байх. Тодорхой хугацаанд ажлын үр дүн гартал ажлын үр дүн гартал бас хамтарсан засаг тодорхой хугацаанд ажиллах ёстой. Мэдээж энээс тусдаа хамтарчлаа гэд парламентаар бид нар хамтарч парламентаар бид нэг том бүлэг болоогүй шүү дээ. Энэ зарчмууд тусдаа гэдэг юм л байр суурьтай байгаа гэдгийг хэлээ. Тэгээ баярмаа гишүүн дөрөв асуулт авах шүүсэн. За ямар ч үсэн ерөнхий сайдтай одоо бүлийн дарга тий одоо бид хэдийн уулзалт бол нэлийн тийм өмнөх түүхүүдэд ярьсан хэмжээнд одоо бид хоёр чи танихгүй хоёр хүн байгаа байхгүй юу. Тэгээ яагаад намайг энэ хамаагүй хүмүүстэй холбоод тэдний үгийг дамжуулаад байна гэдгийг юм бэ. Ер нь л чуулган одоо энэ 100 ихснээс хойш та нэг юм байр суурь илэрхийлээд байгаа. Надад ийм байхгүйгээд одоо би бас өмнөх улс төрийн явж ирсэн түүх замналаа бас танилцуулж өгсөн. Танд бол яг хүмүүсээс буруу мэдээлэл өгөөд идэв үүсэхгүй учраас үнэн нь бол ийм шүү. Би хинийч үгийг дамжуулдаггүй, хинийч гар хөл болдоггүй гэдгээ тайлбарлсан. За тэгээд одоо ерхий сайд бас ойлгосон баг гэж бодож чинь тэгээд ямар ч байсан заавуучлаараа гэд уучлалт ус. За улсын хурлын даргын тэр үг даад сур гэдэг үгийг бол бас яг үг даад сурлаггүй л яг улс төрд бол аль одоо муудаж сайдахыг тэр их үү гэж бид нэр бүгд хэлээд байгаа. Зүгээр гүтгэлэг бол бас дооцтой. Бас нэг хэмжээ хязгаартай байхгүй юу? Би ч бас өмнө төсөв эсэргүүцснийхаа үр дагаварт нь бас янз бүрийн өвчтөй болгол гүтгүүлэл авсан. Би бол тэрийг цагдаа шүүхэд чандаагүй. Манай арчсан намынхны нэг алдаа байд юм байна. Өмнөх үеийн чинь ерөөсөө яаж ч гүтгүүлсэн гүтгэх эрхчлөөний чинь төлөө бид нэр зогссон юм а гэдэг ингээд нэг бид нар бас тэр зарчмыг бариад явдаг байхгүй юу? Тийм ч учраас нэг ч удаа би хэнийг цагдаа шүүхэд өгч байгаагүй. Энэ удаад бол одоо 10 дахь хоногоо үргэлжилж буй энэ гүтгэлэг бол одоо миний үр хүүхд рүү орсон. Миний хүүхдийн зургийг тавиад, нэрийг тавиад ингээд гүтгсэн учраас ямар ч байсан би бол энэ дээр зүгээр ахгүй. Даах юм бол даам. Даахгүй юм бол бас даахгүй. Яг л эргээд эн чинь хүмүүсийг айдас хүйдэст оруулж байгаа. За ингээд хүүхд рүү ч ороод ирэхийн цагт дуурахыг чи харьяа гэж байгаа мэт. Тэгэхээр би ингээд дугаа өнгөрөөд ингээд энэ гүтгэлэг цаашаа өнгөрөөд юу ч болоогүй өнгөрөх юм бол магадгүй одоо дараагийн улсын хурлын чуулган дээр бас үг үзэл бодлоо илэрхийлэхээс гишүүд маань айх болгоомжлох юм бас үүсээд цаашаа тэр чигтээ явчихъя гэж айж байгаа. Тэгэхээр би дахиад нэг зүйлийг хэлье. Улсын хурлын талбарт бид нар үгээ хэлэхгүй бол хэн үг хэлэх юм бэ? Хэн энэ засгийг үнэнчээр шүүмжлэх юм бэ? Гудамжинд байгаа хүмүүс боломжгүй шүү дээ. Иргэд бол 1000 шүүмжлэлд хүрэхгүй байгаа байхгүй юу? Бид нар чинь харин энэ чуулганы танхимд байгаагийнхаа хуваар шүүмжилж байж, эрүүл мэтгэлцээ явагдаж байж, энэ урагшлах замд нь тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулна л гэж би итгэдэг. Тийм ч учраас би төтгөлийн хажуугаар дуугаа өнгөрөхгүй гэдэг шиг одоо буруу зүйлд бол үргэлж нүд хулц байх болно. Би тэрийгээ ерхий сайдд ч хэлсэн. За таны уучлалыг хүлээж авлаа. Гэхдээ энэ бол би бурууд дугаа байна гэсэн үг шүү. Би шүүмжилсэн хэвээрээ л явах болно. Би бол цөөнхийн бүлгийн гишүү гэдгээ бол илэрхийлсэн. За баярлалаа. Ер нь олон нийтийн дотор нэг бас нэг ойлголт байдаг. Зарим улс төрч шиг тайлбарладаг. Ер нь эвтэй байгаад парламент баг эвссэн хамтарсан бол бүгдээрээ л нэг санаа бодолтой байл энэ улс орн хөгжиж юм шиг
ярьдаг. Өөр санаа бодол, ялгаатай санаа бодлууд байж аж харин хөгжил дэвшил гэдэг зүйл чи ирдэг. Дахиад нөгөө талаас бүгдээрээ нэг санаа бодолтой парламентыг таа бүхэн бас мэдэж магадгүй социалист улсуудын парламентууд тийм байдаг, хойд солонгос тийм байдаг. Тэгвэл тэр 100% нэг талдаа гарцсан тэр одоо эрх мэдлийн хуваарлалт ямар үр дүнд хүрдгийг бүгдээрээ харж илээ. Тэгэхээр мэтгэлцээний талбар байна, ялгаатай байр суурь байна гэдэг. Харин энэ улс орны болоод бүхий л байгууллагын хөгжил дэвшлийн үндэс гэж бас бид нар үздэг шүү. Бүлгийн дараагаас нь 2 асуулт. Баярмаг шөнөөс 2 асуулт. Арс намын бүлгийн даргаыг ардын намын бүлгийн дарга шиг та яг энэ засгийн газар яа өмөрөөд идэв. Ард түмний чи амьдрал болохгүй байна. Ардсан нам засгаас гараач гээд сонгогч чинь та нарыг шахаад ах чинь та засгийн газар 1 жил ажиллах хэрэгтэй гэд. Ерөөсө микрофон болгоно нэр тэгж яриад ах юм. Та ямар ашиг сонирхлын зөрчилтэй юм бэ? Энэ улс чинь болохгүй байна. Бид нар бүгдээрээ мэдчихэн штэ. Хоёрт нь энэ оюун эрдэнэ ерхий сайдаар та нар үндсэн одоо энэ улсын хурлын чуулганы танхимд нь уучлахгүй болгуулаач. Наад хүн чинь тэр эндрийг ашиглаад нэг эмэгтэй гишүүнийг орон даяар дарамжлоод хүний нэр төрөөр дуудсан штэ. Тэгээ одоо уучлахгүйс юм яасан бид нар яаж мэдхий? Дараа нь уучлахгүй гүртэйгээ сууж байгаа хэлгүй. Тэгээ энэ хүнийг улсын хурлын чуулганы танхимаас нь уучлахгүй болгуулж өгөөч гэж ус танаа намын бүлгээс хүсмээр байна. Үнэхээр энэ чинь засаг хооронд хямрал яваад шүү дээ. Баярмаг шөнөөс 2 асуулт. Оюун эрдэнэ хоёр нь хувийн өрсөлдөх зөнтэй юм уу? Одоо сүүлийн нэг 7 хоног 40 гаруй хаягнаас яг давтамжтайгаар таныг доромжилж штэ. Би нэг нэвтрүүлэг нөөцтэй бүгдийг ингээд принтерлээд бэлдээд үзлээ. Тэгээ одоо тэр нэг хуулийн байгууллагт хүмүүсийг шалгуулна гэдэг шиг юм. Та тэр гэрээгээ 15 давхрахныг шалгуулах юм уу? Эсвэл энэ оюун эрдэнэ ерхий сайдыг өөрийг нь бас өгч шалгуулах юм уу? Ерөөсө эн чинь ерөөсө ингээл төсөв хилцээгүй 9 сараас хуулаад ерөөсө одоо таны бол одоо хүүхдээ чинь хүртэл ингээ үүсгдэг ийм байдалд хүрч шít. Тэгээ эзэн тодорхой хаягтай шүү дээ. Маргасан хүн оюун эрдэнэ ерхий сайдл байна. Гин хүнийг шалгуулахаар өгөх юм уу? Яг тодорхой хариулт танаас авмаар байна. За сэтгүүлч асууж байна. Арчс намын бүлгийн дарга яагаад хамтарсан засгийн газрыг байнга хамгаалж идэг вэ гэнэ. За өнгөрсөн хугацаанд засгийн газар байгуулагдахаас нь эхлээд миний хувьд ингээ шүүмжлэлтэй хандаж ирсэн ямарваа асуудал дээр би баг харин би одоо хувь хүнийхээ хувьд өөртөө асуулт тавьж байгаа. Би субъектив надад ямарваа нэг өнгөрсөн хугацаа төг харахаар би дандаа нэг шүүмжлэлт байр суурьнаас хандаж ирсэн. Тэгээд арай өөр байр суурьнаас асуудал зарим хүмүүстээ харагдаж байгаа бол бас ингэ тал талын янз бүрийн байр суурьуд байгаа бол одоо баярлалаа гэж хэлээд миний хувьд бол ямарваа нэг асуудал зарчим хаана вэ тэр чиглэлд хандах ёстой гэдэг. Засгийн газрын хангалттай сайн хэмжээнд ажиллаж байгаа гэж үздэг юм уу? Энэ ард түмний амьдралыг таны нүдэн дээр яг болж байгаа юм шиг харагдав юм уу? За баярмаг гişүүн асуултанд хариулж дараа нь би нөхцөө хариулж. За бид ч ямар ч гоё сонсон байхгүй. Би оюун эрдэнэ ерхий сайдыг огт танихгүй. Миний бор чуулганы нээлтээр хэлсэн үг байгаа. За яг хамтарсан засгийн газрыг чинь дэмжиж. Яагаад тэгэхээр 8 жил засаглаж чад бид нар чадахгүй байна л гэсэн шүү дээ. Чадахгүй байгаа учраас хамтраад алиач гэж гуйсан. Би тэрийг яг өөрт нь хэлсэн. Та ерөнхий сайдаа гуйлаа шүү. Та гуйж оруулсан манай намч гэсэн ороод хамтраад ажиллагээ туслах. Гэхдээ би бол таныг шаардлагатай үед бол шүмжлэлээр болно. Энэ буруу зүйлийг бүгдийг шүмжлэн олон ургалж үзлэг уралдуулсаар байх болно гэж 7 сарын 5-нд хэлсэн. Би яг тэрэндээ л үнэнч байгаа. За тэгээд тиймээ ингээд ерөөсө тасралтгүй ингээд гүтгэлэг явж шít. Дашин хэлэхэд миний талаар гарсан энэ зарим сайтуудын мэдээлэл нэвтрүүлэг бүхэлдээ худлаа. Бүх зүйл намайг одоо баяр цогт гишүүнтэй нэг нутгийг чиглэл болгож байна. Үгүй манай Ус аймгийнх ээж Баянгор аймгийнх. За нэг сургууль төгссөн гэд харин намайг одоо хөгшин ч гэсэн бүр арайч нэг 60 эдэн оных гэж бодчихсон болов гэд бодлаад исэн чинь Монгол Улсын их сургуулийн хуулийн ангийн цуг төгссөн болж хувиргаж байна. Худлаа. За ер нь бол энэ зарим сайтууд нь сууж ах шиг байна. Бүх зүйл нь бүхэлдээ худлаа. За өмнө одоо ам нэвэл уушгина гэдэг чинь 20 гаруй жилийн өмнө болсон манай ахтай холбоотой асуудал байна. Хадгалан зээлийн хоршоо. Яс юмдэр бол тэр хүн чинь бас адилхан хэлмэгдсэн байхгүй юу? Наал нөгөө Монголын төр иргэдийн хоорондох тэр асуудал руу орж ирээд шоронд явуулаад өмч хөрөнгийг хураагаад одоо дутуу буруу үнэлээд тэгээд 10 жил ял аваад явсан хагуур нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан тэр хөрөнгөн дээр нь жаалсан шүү дээ. Дараа нь гарч ирээд захиргааны шүүхийн хурлаар тогтоогдсон
гэсэн шүү дээ. 20 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эдийг 2 тэрбум болгосон байна гэдэг нь шүүхээр тогтоогдсон. Гээд яриул ярина. Гэхдээ энэ бол хувь хүний тэр минь дээр гэдэг хүнтэй холбоотой асуудал учраас би энийг ярьдаггүй өнөөдөр хүрсэн. Тэр үед бол би гадаадд сурч байсан. За гэтэл сүүлийн өнгөрсөн өдрүүдэд бол энэ асуудлыг маш их сүгсэн. Намайг бас холбоотой болгох гэж оролдсон. Намайг АТ-гээд өгж байгаа гэсэн. За би бол АТ-гээд очиод хуваараа шалгуулахад бэлэн байгаа. Тэгэхээр энэ бүх надыг гүйтгсэн бүх худлаа гүйтгэлгүүдийг би бичээд за манай охинтой холбоотой гүйтгэлгийг би бол таниулын газарт өгнө гэж бодож байгаа. Бусад гүйтгэлгийг би цагдаагийн газарт өгнө. Гэхдээ би одоо асуулт асуусны маргаашнаас эхэлсэн учраас би яг хардах хэрэгтэй. Би ерхий сайдыг бол хардах хэрэгтэй. Гэхдээ би энийг баталж нотолж чадахгүй учраас бүгдийг шалгаж тогтоож өгөө гэдэг агуулгаар би шүүх цагдаа болон тагнуулын газарт хандна гэж бодож байна. Түрүүний асуултаас гүйцээгээд хариулчих. Ер нь ард түмний амьдрал яаж өөрчлөгдөж байна вэ? Дээшилж гэнэ гэж бодож байна уу? Доошлж гэнэ гэж бодож байна уу гэж асууж байна. Гоё байна уу гэж асууж байна. Миний хувьд бол энэ дэр би байнга энэ төрийн бодлого тэр тусмаа сүүлийн 8 жилийн бодлого болохгүй байна. Энэ нь нэг тохиолдол гэхээс урдаар энэ системээр буруу явж байна. Тэр тусмаа энэ бидний сонгож авсан замаас нөгөө дэш бүх юм төржиж, төсөвжиж, төрийн өмчт кампанижж, тусгай зөвшөөрөлтөй компаниуд энэ эдийн засгийн оролцоо кит том болчлоо. Энэ бүгд яаж сайн үр дүнд хүрэхгүй гэдэг л ийм л байр суурь. Эдийн засгийн эрхчлөө гэдэг зүйлийн эсрэг өнгөрсөн хугацаанд явчлаа гэдэг байр суурийг би байнга илэрхийлж ирсэн гэдгийг одоо хэлье. Энэс харин жишээ нь одоо би нэг ганц тоог хэлчихье. Аргентин улсад шинээр гарсан ерөнхийлөгч Түркэд том байна гэж шийдэл хийсэн гэдэг. Тэгсэн чинь тэр улсын төсөвт эдийн засгийн төсвийн оролцоо 36% байсныг 20% оруулж ирж байгаа юм байна лээ. Аргентин улс асар их төржсөн улсыг доошо буулгаж 25 руу оруулж ирж байна. Аргентин дараа 2018 оноос хойш оюун эрдний төлөвлөлт 36-аас илүү өндөр хувьтайгаар төржсөн байгаа. Аргентинээс илүү төржсөн улсыг бид нар харин өнөөдөр мэдэхгүй байна. 8 жил Монголыг дампууруулж байгаа хүнийг таныг яагаад хамгаалаад байд юм бэ гэж асууад байгаа шүү дээ. Би та дандаа хамгаалаад байгаа сүүл үед. Оюун эрднийг хамгаалаад байгаа л гэж байгаа. 18 оноос хойш Монгол улсын эдийн засаг бүр зөвхөн хөшгсөн асуултуудыг асуугаараа би нэг асуулт асууж төхөө уучлаарай. За нөгөө хэрүүлээ болоод нөгөө нийтийн амьдралын асуулт. Нөгөө улиг болсон хүн оролтын хуулийг асуух гэдэг байна. Сайн олон улсын хуулиудын сангийн IMF-ийн хурал дээр дэлхийн эдийн засгийг одоо эдийн засгийн бодлого тодорхойлогчид одоо эдийн засгийн нөхцөл байдлыг тэнд маш хүндрэлтэй нөхцөл байдал өгч байна. Бид нар одоо ер нь зөвхөн одоо өөрсдийнхөө улсынхаа хувийн эрх ашиг хамгаалаад явах юм уу? Бүс нутаг одоо бүс нутгийнхаа геополитикийн онцлогоор явах юм уу гэдэг агуулгыг ингээд хөндөө дээрээд явчихъя. За нөгөө хөрөнгө оруулалтын асуудал ганцхан Монгол улсад хүндрээгүй байна. Дэлхийн нийтээр хөрөнгө оруулалтын асуудал удаашралтай байна. Тэгэл нөгөө нэг улиг болсон асуултаа асуух гэдэг шүү дээ. Ардын намын бүлэгдээс асууж байгаа, арчсан намын бүлэгдээс асууж байгаа. Энэ хөрөнгө оруулалтын хуулиа орж ирэх асуудал хизээ орж ирэхээр байна. Эндээр нэг за бүр амлалт өгөөч гэж хэлмээр байна. Одоо бид нар ч нөгөө юм гээд хөрөнгө оруулалт удаашрагдсан энэ нөхцөл байдал дээр хөрөнгө оруулалтынхаа орчноо бэлдээд нааша татах асуудал дээр анхаарахгүй юм уу? Тэгэхгүй ингээд хамтарсан засагч ингээд нэг жоохон хөрөнгө оруулалт ороод ирсэн компаниудаа одоо бүгдийн дээрэмдэх ажиллагаа ингээд үе шаттайгаар явуулж байна шүү дээ. Энэ дээр ядаж энэ сөрөг хүчин ер нь хэвлэл уруулаа болоод энэ дээр нэг анхаарлаа хандуулах боломж бас байхгүй юм. Энэ дээр нэг тайлбар өгөөч. За товчхон хариулчих. Тийшээ сэтгүүлч бас байх шиг байна. Ер нь эдийн засаг хөгжинэ улс орн эдийн засаг томорно гэдэг чинь 3 зүйл 3 сувгаар л мөнгө орж ирэх ёстой гинлээ. Нэгдүгürt нь хөрөнгө оруулалт байвал хамгийн сайн, хоёрдугаарт нь экспорт хийж ивэл хамгийн сайн. За гурав дахь муу хууль нь гаднаас зээл авдаг. Энэ 3 зүйлээр л валютын орчинд явдаг. Тэгэхээр над хөрөнгө оруулалтын асуудал чинь тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулалтын асуудал чинь асар чухлаа. Арчсан намын талд байнга өнгөрсөн хугацаанд явсаар ирсэн. Тэгээд засгийн газраас энэ хуулийн төслийг яралтаа оруулаад байвал бид өгдөө хувьд хилцээд ярилцаад дэмжиж явахд бэлэн арчсан намын бүлгийн хувьд бэлэн байгаа гэдгийг хэлье. Тийшээ сэтгүүлч байсан. Дахиад асууж байгаа. Аймаг шөнөс асуулт байна. За сонгуулийн үеэр одоо сонгуулийн үеэр
нэр дэвшигчдийг тодруулсан хоёр өөр хувилбар бүхий тогтоол сонгуулийн ерөнхий ороор хүргэгдсэн байдаг. За нэг дээр нь бол жагсаалтын 9-р Тэмүүжин гишүүнийг бичсэн. За үүн дээр бол одоо таны гарын үсэг байгаагүй тэргүүлэгчдээс. За нөгөө дээр нь бол Баяр цогтын нэрийг жагсаалтын 9-р бичиж та гарын үсгээ зурсан ийм хоёр өөр хувилбар бүхий тогтоол сонгуулийн ерөнхий ороор хүргэгдсэн байдаг. Энэ дээр та ямар тайлбар мэдээлэл өгөх вэ? Үүнтэй холбоотойгоор бас Баяр цогт гишүүнтэй холбогдож байна гэж хараад байна л та. За та бүхэн мэдж байгаа илүү дээ. Тэр сонгуулийн нэр дэвшигчдийн шийдвэр чинь ил тод явагдсан шүү дээ. Нэр уншсан байгаа хүмүүсийн нэрийг за их хувь гэд гарсан байгаа. Цаасаар тэр их хувь дээр нь би гар үсэг зурж явуулсан. Уншсан дээр нь. За одоо Баярмаагийн нэрийг Баяр цогтоор солисон гэл танаа сая дүнмэн гэж яриад байгаа шүү лээ. Тэр чинь эрэгтэй хоёр тустай хүмүүс. Эмэгтэй хүний оронд юм уу эмэгтэй хүнийг оруулах тийм юм байхгүй. 6-р 9-р тэтсэн байгаа та бас буруу сонссон байна. Тэг би яг гоо зарим сайтууд тэгээд бичээд илээ. Өөрийнхөө нэрийг яасан ч хэлээ мэдгүй. За ямар ч байсан би 6-ад анханасаа байсан. Миний нэрийг уншсан. Та нар дахиад тэр Батцуур гишүүний уншсан тэр бичлэгийг олоод аваарай. 6-дугаард тэр гээд ингээд. Тэр одоо өөр юм ярих уу? Мэдээлэл сайн хаталчээж гарах хэрэгтэй л да уг нь бол тийм. Цаатлаас түүж асуучих. За би асууж. Төр аймгийн шүрэн цэцэг. Яг улсын хурлын чуулган дээр ер нь гишүүд хоорондоо маргалтхан битгээр зодтолчихсан удаа байдаг шүү дээ. Энэ удаагийн асуудал бүлгийн хэмжээнд ороод тэгээ завсарлага авах хэмжээнд ороод та бүхний хийснээр бол ажил хайлт болоод өрнөлөө. Тэгээ бүр нийгмийн асар том асуудал болоод явчлаа. Олон нийт юу гэж харсан бэ гэхээр энэ бол ерөөсөө хамтарсан засгийн газраас гарах гэж байгаа нэг шалтгаан байна гэж одоо дүгнж байгаа. Дүгнсэн юм ойлгож төрсөн. Дээрэс нь та бүхэн өнөөдөр харсан бол өнөөдөр ардчилсан намын дэмжигчдийн холбооноос мэдээлэл хийгээд хамтарсан засгийн газарт орсныг дэмжсэн шийдвэр гаргасан үндэсний бодлогын орооны гишүүдийн нэрийг гаргаад намаасаа хөөж хаснаа гэдэг ийм одоо намын гишүүд дэмжигчд мэдээлэл хийгээд байна шүү дээ. Тэгэхээр яа харахгүй хамтарсан засгийн газраас гарах ямар нэгэн шалтгаан бол танаа намад угаасаа асуудал болоод гарцсан байна гэж харагдаж байна. Тэгэхээр энэ асуудал цаашдаа явагдах нэ. Энэ одоо хэдийгээр ерөнхий сайд Баярмаа гишүүнээс уулзгуугаад энэ асуудал хэвэн болсон ч гэсэн хамтарсан засгийн газрын гарах эсэх асуудал бол цаашдаа явагдана гэж харж байна. Тэгэхээр энэ асуудал танад үнэхээр асуудал үүссэн юм шүү. За тэгээд үүж шүү. За нэгдүгürt Арслан намын дэмжигчдийн холбоо гэдэг нэг хүнтэй төрөмс байгуулга юу ярих нь бол манай намд хамаагүй. Арслан нам өөрөө 160 мянган гишүүнтэй үндэсний бодлогын ороотой, улс төрийн зөвлөлттэй, улсын их хурл 42 судалтай бүлэгтэй ийм нам. За бүлгийн хэмжээнд засгийн газраас гарах тухай яриа бас яригдаагүй. Зүгээр яагаад тийм байгаа мэдэхгүй. Ерөнхий сайд болон зарим сайдууд их цочоотой байна гэж би өнөөдөр бүгд бүлгийн хурал дээр хэлсэн. Бид засгийн газраас Арслан нам гарах тухай засгийн газар огцруулах тухай биш. Парламентд байгаа улсын хурлд байгаа цөөхөн бүлэг засгийн газрын дан шагалдуугаар өөрсдөө ажиллаа хиймээр байна гэдэг л ярьж байгаа. Тэр энд бас нэг сэтгүүл сая асуулаа. Хөрөнгө оруулалтын хууль орж ирэх асуудлаа ярихгүй яагаад ховж хэрүүл хийгээд байгаа юм бэ гэж. Парламент өөрөө ажиллаа их ямарч боломжгүй байна. Парламентд 90 сард мэтгэлцээ өрнөх ямарч боломжгүй байна. Өмнөх 8 жилийн хугацаанд нэг нам хэд давуу судал авснаасаа болоод тэр юм уу ямарч мэтгэлцээгүйгээр хуралддаг жишээ тогтцсон юм байна. Тэрэндээ тааруулаад дэгээ бас бичсэн юм байна. Тэгээд ковидын үе болоод тэгсэн юм уу яасан мэдэхгүй. Ер нь бол засгийн газар ямар нэгэн парламентын хяналтгүйгээр төсөв томилгоо шийдвэрээ гаргадаг тийм муу зуршил руу орцсон юм байна. Одоо парламент шиг ажиллаад ирэхээр зочоо ихтэй байгаа юм байна гэж харагдаж байгаа. Дээр нь түрүү цогцлолоор хэллээ. Парламентын улсын хурл гэдэг чинь мэтгэлцэж байр суурийн зөрүүн дээр шийдвэр гаргаж олон цөөхөөр асуудал шийдэж явдаг тийм институт. Энэ Арслан хамгийн чухал институт. Энэ мөн чинь гэх юм бол парламент засгийн газар хууль хэлэлц болно.
Хуулийн илтгэс гэдэг бол даргын тушааснаар, сайдын тушааснаар зөвхөн тэр агуулгаар нь цаас бэлдэж өгдөг хэлцээ хэлдэг. А парламент бол хэн нэгэн даргын тушаалаар ажилладаг биш. 126 гишүүний ижил эрэхтэй конофадаар саналаа илэрхийлж байгаа ихээр шийдвэр гаргадаг байгууллага, хурлын байгууллага. Тийм учраас энэ хурлын байгууллагыг буцааж үндсэн хуулийн зарчмын дагуу яаж хурлын байгууллага болох вэ? Яаж мэтгэлцдэг болох вэ? Яаж 126 гишүүн бие даасан байдлаар шийдвэрээ гаргадаг болох вэ? Энэ хурал дээр яаж илүү үндэслэлтэй, баримттай, эрүүл саруул яриа явдаг болох вэ? Тэсээс нэг нь айлгаж, эсвэл худалдаж авч, эсвэл хуурам мэхлэх замаар шийдвэр гаргаж ирээсээ болохгүй. Энэ асуудлыг шийдэхин тулд ардчилсан нам сая ерөнхий сайд болон улсын хурлын нэг гишүүний хооронд болсон маргааныг хувийн асуудал гэж харахгүй байгаа. Энэ бол институт хоорондын асуудал байна. Үндсэн хууль заасан чиглэлүүдээ институцээс хэрэгжүүлж чадахгүй байгаа юм байна. Улсын хурлд ажлаа хариуцсан тайлганадаг байгууллага нь улсын хурлаар загнадаг болоод хувирцсан юм байна. Тэгэхээр байр байранд давхын тулд энэ хэд толох байхдаа ковидын дараа хяналтгүй зүгээр нэг дараагад эрх мэдлийн бүгдийг шилжүүлээд өгсөн байгаа энэ практикийг өөрчлөхийн тулд ядаж улсын хурлын тоолн дэгийн хуулийг өөрчлөх ёстой юм байна. Шинэ арга барил руу очих ёстой юм байна. 126 гишүүн болсон парламентын нэг онцлог бол хэн нэгэн даргын аясаар айж хувирдаг тийм хонь уршиг байж болохгүй. Түрүү хэлсэн улсын хурл гэдэг бол төрийн эрх барихтай байгууллага, хууль тогтоох эрх мэдэл гахсан улсын хурлд хадгалагдана. Төрийн гадаад дотоод бүх асуудлыг авч хэлцэх хэрэгтэй. Төрийн хууль биелүүлэх ажлыг улсын хурлын өмнө ерөнхий сайд хариуцж байгаа. Энэ зарчим нь одоо амьлах цаг болсон. Энэ зарчмыг амьлуулахын тулд ихний ажил. Ерөнхий сайд улсын хурал дээр юу хийснээ ярьдаг биш. Улсын хурлын гишүүнүүдийн юу асуухыг хүсэж байгаа тэр асуултанд ирж хариулдаг байх ёстой. Хэрэв улсын хурлын гишүүдийн юу асуухыг хүссэн тэр асуултанд хариулдаг байсан бол аль эрт хөрөнгө оруулалтын хуулийг улсын хурлын гишүүд асууж байгаа шүү дээ. Аль эрт эрх мэдлийн хууль алдагдсан байгаа гэж хэлж байгаа шүү дээ. Тийм учраас одоо өнгөрсөн 8 жил 60-аас 70 гишүүнтэй дангаараа зөвхөн гар өргөдөг тийм одоо альдан дагагч парламент байсан бол одоо тийм байхгүй л гэдэг зарчмыг ярьж байгаа. Тэмүүжин гишүүнээс нэг асуулт. Уучлаарай, нэг асуулт байна. Гурван намын дарга нарын нэг хамтарсан гэрээ гэж байгаа шүү дээ. Хамтарсан засгийн газарт орохдоо хийсэн гэрээ. Тэр гэрээг ерөн жишээлбэл танаа намын гишүүд үзсэн юм уу? Бусад намын гишүүд нь үзээгүй юм байна. Үзсэн бол тэр гэрээн дээр юу гэж байгаа? Үзээгүй бол яагаад үзүүлэхгүй байгаа юм бол? Зөвхөн гишүүн та бас давхар хариулчихгүй бүлгийн дарга хэмж. Энийг асуултанд давхар асууж тэгээд давхар хариулаад өгчдөг. Өнгөрсөн 7 хоногт Баярмаа гишүүн ерөнхий сайд хоёрын хооронд үүссэн асуудлаас одоо чуулганаас завсарлага авсан. Энэ хугацаанд Хүний эрхийн комиссоос маш чухал тайлангууд тавигдсан. За тэр тайлангуудыг та бүхэн чуулганы завсарлага авсан учраас сонсоод сэтгэл өвдмөр маш олон анхаарал татах асуудлууд өнөөдөр нийгмээс одоо анхаарлын төвөөс гадуур гараа явчлаа. Энийг хэн ч анхаарч харахгүй байна. Бүх нийтийн эрх ашиг тэр дундаа ардчилсан намын үндэс зүйлсэн одоо хүний эрх гэдэг асуудал Баярмаа гишүүнийхээс илүү одоо доор байгаа мó? Нийт сонгогчтой буюу Монгол Улсын хүн амын эрх ашиг яригдж байгаа асуудал дээр нэг гишүүний өмнөх нь нэг гишүүний эрх ашиг тэндээсээ илүү байгаа мó? Яагаад ийм чухал цаг үед та бүхэн ингэж чуулганаас завсарлага авч байгаа юм бэ? Ийм цаг хугацаанд энэ чухал асуудлыг яг яаж нөхөх вэ? За, улсын хуралдаар хэлж байгаа асуудлууд дотор ер нь бол чухалгүй асуудал гэж бол байхгүй. Бүгдээрээ чухал, цаг үеийн шинжтэй. Хэрвээ бүх асуудлыг чухал гэд бодвол хизээч улсын хуралдаар өөр ялгаатай байр суурь, улсын хурлын бүлэгт хуулиар олгогдсон завсарлага гэдэг зүйлийг эдлэггүй болж хувирнаа. Харин ардчилсан намын бүлэг өнгөрсөн хугацаанд улсын хурлын үйл ажиллагаанд ер нь бас бодлого шийдвэр хурдан гаргах талд нь асар гүнтгэлтэй хандаж баг 2 удаа завсарлага авсан байдаг. Одоо энэ шинэ парламентод 2 удаа завсарлага авсан. Энэ нь аль болох тэр гэл холболтын асуудал, төсөв, тодтол олон зүйл орж явахад бид нэр аль болох асуудлыг хурдан шийдэх ёстой гэдэг байр суурин дээр өнгөрсөн хугацаанд ажиллаж ирсэн гэдгийг бас ихэнд нь хэлье. За тэр хүний эрхтэй холбоотой асуудал дээр энэ бол ардчилсан Монгол улсын одоо үндсэн одоо үндсийн үндэс голын гол болсон одоо бидний барих ёстой голд одоо эрхэмлэх ёстой ач холбогдлоор эренбэлэх ёстой гол зүйлээ тэр тусмаа ардчилсан нам байнгын тал зогсоор ирсэн. Тийм ч учраас хүний эрхийн 24 дахь хилтгэл хилцэгдэхэд бид нэр ардчилсан намын бүлгээс
яг бусд асуудлаас завсарлага авсан хүний эрхийн илтгэл хилцэгдэхэд энийг хилцэгдэх боломж олцоог нь хангая. Энэ асуудал дээр завсарлага авахгүй гэдэг байр суурь илэрхийлсэн. За дараагийнхан дээр хамтарсан засгийн газрын гэрээтэй холбоотой зүйл яригдж байна. Яг үүндээ хамтарсан засгийн газрын гэрээ гэдэг зүйлийг олон нийт болоод Улсын хурлын гишүүд тодорхой эрхүйн албан тушаалтнуудаас өнгөрсөн хугацаанд байнга нэгж шаардсан ирсэн. Энийг засгаас гарахгүй тухай асуудлууд бол бас хэтэрхий субъектив. Үнэхээр гэрээ хийгдсэн намуудын мөрийн хөтөлбөрт туссан ямар зүйл залт, ямар биелэлт, ямар хэрэгжилттэй байгаа гэдэг дээр энэ гэрээг дүгнэх ёстой гэдэг байр суурийг бас олон гишүүд жирийн иргэд бас илэрхийлдэг гэдгийг бас хэлье. Тэмүүжин гишүүн хариулах. Хүний эрх үндэсний комиссийн илтгэлтэй холбоотой асуудал дээр улсын хурал дээр сонсохыг бол хийж чадах ба. Өнгөрсөн хугацаанд улсын хурал дээр зөндөө сонссон. Нэгж ажил явагдаагүй. Мөрөөрн. Хүний эрхийн үндэсний комиссийн энэ удаагийн 25 оны илтгэл дээр улсын хурлын гишүүдэд тарааж өгсөн цаасан дээр та бүхэн анзаарвал бүр шараар тэмдэглээ бүгдийн ажилласан ажиллагаанууд байж байгаа. Үндэсний комисс илтгэл бичээгүй өнгөрсөн оны намар яг энэ илтгэл дурдсан бүх сэдвүүдээр засгийн газар юу хийх ёстой тухай 24-өөс 28 оны засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөр дотор бичсэн байгаа. Та бүхэн анзаарвал тухайлбал энэ илтгэл дурдсан гүйцэтгэх ажил их замбраагүй болсон, хувийн мэдээллийг задалдаг болсон, шүүхтээр нотлогоонд болж очихоос өмнө хэвлэлээр сэтгүүлчдийн гараар одоо хүнийг гутаан харлуулах үйл ажиллагаар ордог болсон гэх мэт илтгэлээр дүүнсэн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлттэй холбогдуулаад засгийн газарт ямар ч хөвөл өгсөн байгаа вэ гэхээр энэ гүйцэтгэх ажил гэдэг хуулиа одоо алга болгоо танилын үйл ажиллагааны тухай хууль болон эрүүгийн эрх хэмжлэх ажиллагааны тухай хоёр тусдаа хууль дээр энэ зарчмуудаа бичээ гэж бичсэн байгаа. Хоёрт нь энэ эрүүл шүүлттэй холбоотой асуудлаар дагнсан мөрдөн шалгах байгууллага гэж бас бичсэн байгаа. Засгийн газар үүргээ амлалт авсан байгаа. Дээр нь улсын хурал дээр тусгай хяналтын дэд байгуулах тухай хуулийн төсөл өргөн баригдсан байгаа. Та бүхэн анзарч байгаа бол одоогоос 14 хоногийн өмнө төрийн байгуулалтын байнгын орон дээр хилцээд хойшлуулсан. Тэр хүний эрх үндэсний комиссийн илтгэлийг гой сонсох биш. Тэр дагуу ажиллаа хийх цаг болсон байхгүй юу? Ядаж улсын хурал одоо хүний эрх хуулийн засаглалт талаас нь тусгай хяналт хэрэгжүүлдэг тусгай хяналтын дэд байгуулах ёстой. Энэ дэд байгуулахыг яагаад ардын нам эсэргүүцээд байгаа юм? Ядаж тэрийг асуух ёстой байхгүй. Мөрдөн шалгах тусгай байгуулах ёстой. Засгийн газар энэ ажлыг яагаад хийхгүй байгаа юм? Тэрийг бас асуух ёстой. Яагаад одоо хүртэл энэ гүйцэтгэх ажил гэж хавтгаарсан хүний хувийн мэдээллийг одоо хуулиас гадуур задалдаг энэ тогтолцоогоо халахгүй байна. Энийг халахын тулд сая эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах гээд улсын хурлын даргаас өргөн барих хугацаагаа хүлээгэж сууж байна. Сэтгүүлч мөрдөн шалгах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг задлаад гэмт хэрэгтэн болж байхад тэрийг нь хадгалах ёстой үүрэгтэй албан тушаалтан ажиллая гэдээ яваад байдаг шударгаас нийцэхгүй. Энийг тасан зогсоох ёстой шүү дээ. Энэ хуулиуд яагаад улсын хурлын босоор давж орохгүй байгаа юм бэ? Энийг бид бол харин хатууж байгаа шахаж байгаа. Эх 7 хоног гэхэд өргөн баригдаад эхлэх байх гэж найдаж байгаа. Улсын хурлын дарга хүлээж аваад хуулиудыг хилцүүлэл рүү оруулах байх. Хүний эрхийн үндэсний комиссийн илтгэл дурдсан маш олон асуудлын шийдэл бэлэн байж байгаа. Сонсоод мартдаг улсын хурал биш, сонсныхаа араас ажилдаг улсын хурал болох цаг болсон харин. За өнөөдрийн бүлгийн мэдээллийн цагт оролцсон, сурвалжилсан, дамжуулсан эрхэм баярлалаа. Танах хамтарсан засгийн газар байж гэдэг хаяа сурах хүчний ажлыг хий. Би яг таны амнаас сонсмоор байна. Сурах хүчний ажлыг хийх юм бэ? Танах одоо хамтарсан засгийн газар байж яа гэдэг ах юм аа. Хоёрт нь тэр гэрээг та үзье гэж нэхэхгүй байгаа мó? Бор хэлээд өнгөрчихье. Яг тодорхой хоёр хариулт авъя. Хамтарсан засгийн газрын гэрээг байнга нэгж байгаа. Энэ дээр улсын хурлын бүлэг дээрээс тодорхой мэдээлэлүүд хийгдээд ажиллах байгаа гэж байна. Ер нь сурах хүчний ажлыг харин хэдийгээр хамтарсан гэж байгаа ч гэсэн би дахин хэлж байна, байнга хэлдэг. Хамтарсан гэж байгаа ч гэсэн Арц намын бүлгийн зүгээс сурах хүчний гинүү, цөөхийн хуулиар оногдсон үүргээ гинүү бид нар бас тодорхой хэмжээнд хэрэгж нийцэлгүйгээр биелүүлж байгаа гэж үзэж байгаа.